Эрүүл мэндийн сайдын 2024 оны 1 сарын 29-ны өдрийн А38 дугаар тушаалаар сүрээгийн тусламж үйлчилгээний заавар батлагдсан. Сүрээгийн чиглэлээр мэдээлэл сурталчилгаа, хавтал илрүүлэх, хянах, тусгаарлах үйл ажиллагаанд оролцож байгаа төр хувийн хвшлийн байгууллага сүрээ байж болзошгүй тохиолдолд эсвэл өвчтний хамт олон ажил олгогч нарын чиг үүргийн талаар тус тушаалын 5-4-т 5 тусгай заалтыг тусгасан. Үүнд сүрээтэй холбоотой олон нийтэд зориулсан мэдээлэл сурталчилгаа, баннер, постер, видео зэргийн агуулга дүрслэлийг ялгуурлан гадуурхалт үүсгээс сэргийлсэн байдлаар хийх. Тархвар судлалын заалтаар сүрээ илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах. Халдварын сэргийлэлт хяналтын бүх арга хэмжээнд оролцохдоо үйлчлүүлэгч тэдний гэр бүлийн нууцыг хамгаалах, ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхээр зохион байгуулах. Олон нийтийн сүрээгийн халдварын аюул эрсдлээс хамгаалах зорилгоор хийгдэх мэдээлэл, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, дэгдэлтийн үед голомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хувь хүн, үйлчлүүлэгч, түүний гэр бүл, албан байгууллагын нэр, хаяг, байршлыг нууцлсан байх. Сүрээгийн халдвартай болох нь тогтоогдсон сүрээгээр өвчиж эмчлүүлж байгаа болон эдгэрсэн хүмүүсийг ялгуурлан гадуурхахгүй байж ажлын байрыг хадгалах, өрхийн орлогоо хамгаалахад нь санхүүгийн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх. Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төв 2024